Одоо удахгүй season дуусч шинэ season эхэлж байна. Season 10 гарах гэж байна. Тэгээд Sakura Rewalk хийж байгаа. Hinama гэж шинэ map болж байгаа. Тэгээд шинэ буу гарч ийн, шинэ скинүүд гарч ийн. Тэгээд бичлэг дуусна үзээрэй. За ихтэй шууд шинэ map-ын тухай ярьсан дээр. Энэ Sakura map-ыг нэг томоохон Rewalk гэж ойлгож болно. Тэгээд шинэ layout, шинэ замууд нэмэгдсэн. Тэгээд бичлэг дээрээс үзэхээр Япон оросолтой яг л нэг хуучин Sakura map-ыг санагдуулсан үнэхээр гоё. Үүнд дэжгүй Rewalk болсон гэж бодож байна. Тэгээд геймплей үүдээ үзэхээр пикийг цэгүүд, смок ажиллах болонгууд өмнөхөөс хамаагүй тухтай болсон санагдаж байна. Энэ апдейтийн дараа компетитив тоглолтод Hinami их үзэгдэнэ гэж бодож байна. Тэгээд мэдээж скинүүд Stand Up 2 апдейт бүр дээр шинэ скинүүдгүй өрсөлдөх аргагүй. Тэгээд энэ удаагийн коллекшн дээр үнэхээр өнгөлөг. Ялангуяа хотнууд нэг байсан. За тэгээд хотнууд нь цаасан ярьцгаая. Одоогор трейлер дээр 2 утгал харагдсан байгаа. Тэгээд эхний утга бол Metis. Йоо энэ юу улаангийн фейк зүгээр харалтаа үнэтэй ч. Тэгээд энэ хоёр бэлэн дээр амар гол зөрцгөө. Дараач утга бол Katana. Тэгээд энэ трейлер дээрс нэг ийм зургууд болцсон. Тэгээд яг CS-ийн Tiger Tooth гэж юу тэрнтэй амар төхөн скин гарч ирэхээ. Одоо бонус скин дээр цаа. Тэгээд энэ зурган дээр орсон. Тэр Sakura юм шиг Deck9 нэрийн. Тэгээд Umpit 5 3 скин харагдаж байна. Тэгээд ийм 3 скин гарах юм байна. Тэгээд дараач 2 скин бол 2 SMG тийм 2 скин гарч байгаа юм байна. За тэгээд шууд шинэ бууныхаа тухай ярьсан. Энэ Stapper төрлийн буу. Тэгээд бууныхын нэр нь болохоор Marlart, Malart, Malart нэг тиймэрхүү нэрт. Тэгээд энэ болохоор яг Valorant тоглодог хүмүүст, Valorant мэддэг хүмүүст бол их төхөн байх бах. Яг Outlaw гэдэг буу гэдэг та. Яг тэрнтэй адилхан 2 сумтай. Тэгээд яг 2 сумаар зэрэг буудвал зэрэгч гэжтэй. Одоо яг ээжтэй одоо түш гэдэг яг тийм 2 бууд болчихдог гэснэ. Ойрын дундын зэнд бол no scope aggressive маш өндөртэй. Тэгээд толгоороо 1 он. Тэгээд armorтай байвал би рүү 2 он. Тэгээд зан дээр бол ямар ч зайнаас бол толгоороо 1 буудж унаж байгаа. Тэгээд ойрын зэнд бол aggressive маш өндөртэй. Тэгээд одоо энэ бичлэн дээр харж байгаас armor байвал шууд би рүү 1 л буудна. Тэгээд үний хувьд болохоор 1600 доллар. Тэгээд үүндээ одоо юу гэх юм. Маршлаас хамаагүй дээр дэмэж өндөртэй. Тэгээд ойрын зайд агрессив өндөртэй. Тэгээд 2 сумаар дээд бод. Тэгээд гол нь хамгийн хэцүү юм нь гэвэл 2 сумаад бууж дуусна дээр сэнхлэн хугацаанд 2 сумаа хоёулаа бууцсан дараа 4 секунд. Тэгээд 1 сумаа хийсэн багтаа арай богинохон болоо 3 богинохон буюу 367 секунд. Тэгээд бишээ таалагдсан бол лайк болон subscribe дараа тэгээд анх удаа ярьж байгаа жоохон юу ярьцээж магадгүй тэгээд баяртай